та бүхэндээ бүгдэнд орой минь төргий. За амлсан ясаараа тоглогчтой хамтраад за ер нь фьючер арилжаан дээр за шорт лонг гэдэг энэ хоёр оролтыг хэрхэн хийх үү? Мөн одоо стоп лосс ашиглаж хэрхэн ашиглах юм бэ гэдгийг одоо харуулах гэж байна. Тэгээ яг юу энэ дээр анхаарах вэ? Ямар үзүүлэлтийг одоо харгалзаж үзэж стоп лосс тавьж тийм үү? Эсвэл тухайн одоо позишныг зохицох вэ гэдэг тал дээр одоо харуулах гэж байна. Үргэлжлэл бичлэг гэж ойлгож байна. Орой минь төргий тоглогчийг. Орой минь. За бүгдэнд нь орой минь. Бид хоёр нөгөө эхний хэсэг нь миний юун дээр суган дээр байгаа. Тэр эхний хэсгийг үзээд дараа нь энийг үргэлжлүүлж үзэх ёстой шүү. Тэгэхгүй бол эхний хэсгийг үзэлгүй энийг үзчих юм бол бас жоохон ойлгомжгүй байж магадгүй. Яг гэвэл бид хоёр эхний хэсэг дээр нь яг одоо энэ дээр байгаа бүх харагдаж байгаа юмнуудыг нэг үрчлэн тайлбарлаад хэлсэн байгаа. За тэгэхээр хоёлаа өнөөдөр яг яаж энийг хийх вэ гэдэг яг аргачлалын зааж өгье. Гэтэ дахин хэлье. Энэ бол маш хэрсдэлтэй хэрвээ өөртөө сайн мэдгүй сайн учрыг нь олохгүй бол бараг л одоо оролдоод хэрэггүй ахаа л гэж хэлэх гээд байна. Ялангуяа бид хоёрын сувгийг дагдаг хүмүүс дандаа шинэ хүмүүс анхлан сонирхох хүчит учраас энэ дээрх болгоомжтой хандаж ирнэ. Болж өгвөл нэг их актристэл гаргалгүйгээр тий айгу баг мөнгөөр ч юм уу тэгээд ягараа оролдож үзээрэй. Тэгээд бас хүн чинь өөр штэ тийм ээ чаддаг хүн чадахгүй байна хацгүй ш гэдэг юм уу. Тэгэхээр сайн мэдхгүй бол нэг их энэ эрсдэлтэй юмар оролдоод хэрэггүй хаа. Эхлээд ямар ч үсэн спот тий арилжаан дээр сайн сурчаад дараагийн фьючерсийг оролдоно. Тэгтээ яг бид хоёр өнөөдөр хэлээд өгье. За дараагийн бас нэг хэлэх юм. Ер нь фьючер арилжаан дээр шорт лонг гэдэг энэ хоёр нэг оролдож үзэхээс аль нэг тал руу одоо арилжаанд орохоос өмнө зах зээл яг хаашаа хөдлөх вэ гэдэг ерөнхий чиг баримжаа, ерөнхий трендийг одоо мэддэг байж ич хөдөлгөөн хийгээрэй гэж хэлье. За шорт гэдэг бол ерөнхийдөө зах зээл унаа гэж бодвол шорт хий. За зах зээл өснө гэж бодвол лонг оролтыг хийх шаардлагатай гэсэн үг. За бид нэр энэ удаагийн бичлэгээр гол зорилго нь нөгөө стоп лосс, стоп лимит буюу эрсдлийг хамгаалсан эрсдлийн менежментийг баримталсан тэр зэсийг хэрхэн ашиглах вэ гэдгийг хүмүүст ойлгуулах зорилготой учраас бид хоёр яасан гэхээр хүмүүст ойлгомжтой байх үүднээс эхлээд позишноо нээчээд тэгээд ашиг нь ямар байх юм, алдагдал нь ямар байх юм гэдгийг харуулах гэж зорж байгаа шүү. За эхлээд хоёлоо шорт нээчихэд энд би нэг ганцхан юм нэмэт хэлэхдээ position гэдэг тэгэхээр энэ доот дээр англиар бичсэн ба энэс нь монголоор бол яг юу гэж хэлэх юм? Гүйлгээ гэж хэлэх юм уу тийм? Эсвэл арилж байгаа харуулах тийм нээлттэй арилж байгаа л ерөөдөө position арилж байгаа. Тэгэхгүй бол бас нөгөө англи хэл мэдэхгүй болохоор юу position гэж яриад байгаа юм гэж маа. Нээлттэй арилж байгааг бид хоёр удаа харуулах гэж байна. За тайлбарлаарай. За одоо ер нь бол шорт буюу за одоо байгаа $281 BNB-г унаа гэж үзээд шорт арилж орох гэж байна. За ер нь бол позишн үүсгэж илүү ойлгомжтой харуулах гэж байгаа учраас тэр дээдлэлт маркет зэсийг яг одоо захиалга биелэхээр тохируулсан байгааг харж байгаа. Шууд бичлэг хийж байгаа учраас бичлэг хийгээд нөгөө позишн үүсгэж харуулах гэж байгаа liquidity price буюу шатлалтанд хүрэх ханш за мөн одоо хэдэн хувийн ашиг алдагдал гэдгийг илүү ойлгомжтой байх үүднээс позишн нээж харуулах гэж учраас маркетинг сонгосон байна. За тэр доотлын хэсэг дээр бол market price-ийг хийх шаардлагагүй болчихно гэсэн үг. За тэгэхээр тэрний доотлолт нь нийт байгаа балансаа 100% гэд толтол нь одоо оруулангууд нийт max тэгээд cost буюу өртөг нь харагдаж байна. За нийт бит хоёрын одоо даасанд бол $2 3 цент байгаа бол тэрнээс 1.69-ийг нь ашиглаад за магадгүй одоо дээдл нь 8.44 болох магадлалтай 5x-ийн хөшүүргийг ашиглаад шорт арилжаанд орох гэж байна гэсэн. За тэгэхээр за шортоо ямар ч гэсэн нээгээд үзье. За тэр сая хэлсэн тоонуудыг сайн хараарай. Энэ дээдл дээр 2.03 гээд миний одоо байгаа данс тийм ээ.
Тэгээд энэ доор талын max гэдэг дээр 844, cost гэдэг дээр 169 тий. Тэгээд саяхаа чи дахиад хэлдэ 169-ийг энэ юу гэсэн үг юм бэ гэхээр 169 USDT-ээр гаргалгадаад за 5x-ийн хөшүүрэх гэдэг нь 5x үржүүлээд нийт ашиг нь хэрвээ амжилттай байгаа чадах юм бол 845 болох боломжтой ийм хөшүүрхтэйгээр арилжаа нээх гэж юм гэсэн. Position одоо тэгвэл би short-а нээн тийм үү? За нээлээ. Энд нөгөө саяын бид хоёрын ярьдаг юм чи одоо энд байж байна. Энэ улаанаар юу яатсан баг тий. За дээдлийн BNB USDT гэдэг нь мэдээж хослол харагдаж байгаа. За мэдээж энэ нөгөө зах зээлийн ерөнхий нөхцөл даасны ерөнхий нөхцөл бас харагдаж байна. За market price буюу зах зээлийн яг одоо байгаа хашаар за amount хэсэг нь бол 844 болох боломжтой байна. За cost буюу өртгөн 169 гэсэн үг байна. За одоо би conference sale тий. За дарлаа. За тэгэнгүүт position гэдэг хэсэг дээр шууд үсэд гараад ирж байгаа. Энэ бол арилжаа нийцсэн байна. За ингээд харангууд нэмэх 0.30% гэдэг юм уу нэг тийм өсөлтийн хувь явж байгааг харж байгаа. Энэ бол таны арилжаад хэдэн хувийн ашигтай явж байна гэсэн. За тэгэхээр одоо stop loss болон leverage-ийг яаж тохируулах вэ? Adjust leverage руу ороод leverage-ийг өөрчилж болдог. Тэгтээ leverage-ийг нэмдэг болохоос хасаж болохгүй гэсэн. За та тэр leverage буюу хөшүүрийг тохируулах хэсэг рүү дардаа эхлээд энэ хамгийн ихнийх нь тийм adjust гэдэг маань тохируул гэсэн үг байна. За энэ дээр хөшүүрийг бид нэр анх орохдоо 5x-ийн нөхцөл сонгосон. Энийг 6x 7x болгож болдог мөртлөө хөшүүргийг багасгаж ерөөсөө болдог гэсэн. Нэг нөхцөл. Анхныхаа тавьсан 5x-ээр л байх юм бэ тий. 5x-ээс нэмж болно, хасаж болох. Хасж болох. За нэгдүгээр нь энийг тайлбарлаж өгье. За буцаач. За одоо тэгвэл хажуудалд нь stop limit, за stop profit loss гэсэн юм товчлоор байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бидний нөгөө яриад байгаа stop limit буюу stop loss тохируулах за эрсдлийн менежментийг та магадгүй дасгаа 100% шигтахаас хамгаална гэдэг тохиргоо бол энэ байгаа. За энийг би яагаад заавал та нарт тайлбарлах гээд ингэж position үүсгэж харуулсан бэ гэхээр тэр position TPSL гэдэг дээр гарчих хажуудлынх нь. Тэнгүүд тэрэн дээр юу харагдаж байгаа вэ гэхээр entry price, market price, за тэгээд take profit, stop loss гэсэн хэсэг харагдаж байгаа. За хажуудлынх нь TPSL гэдэг дээр дараарай. За байж хаана энэ position-ийнхаа нөгөө анхны эхнийхээ нь за дарчлаа. Тэнгүүд тэрэн дээр entry price, за mark price дахиад яаж нөгөө market price-аас гадна take profit, stop loss хоёрын ерөнхий нөхцөлийг market price-аар болон маркетинг хашаар ямар байх вэ гэдэг ингээд хідэн одоо доллартай position үүсгэсэнтэй гэдэг бүх нөхцөл бол харагдаж байгаа. За энэ дээрээс бид нар юг түрүүний тэр ярьсан stop loss-ыг тохируулахдаа position гэдэг дээр дараад position TPSL гэдэг дээр дарж агаад за зах зээл таны одоо төсөөлснөөс гэдэг юм уу таны тооцоолсноос эсрэг зүг рүү хөдөлсөн тохиолдолд эрсдэл учирсан тохиолдолд хэрхэн хязгаарлалт хийх вэ гэдгээ тохируулна гэсэн. За тэгэнгүүт юг харах вэ гэхээр position дээрээ та дардаа. За тэгэнгүүт одоо тэр дээдл дээр харж байна уу enterprise гэхээр за бидний 5x-ийн short хийсэн арилжаа enterprise гэдэг нь оролт хийсэн буюу арилжаа нээсэн ханш харагдчихэ. 281 тийм 281.3 ч гэдэг юм уу тийм. За тэр дараагийнх нь USD market price-ийн урт талд нь буюу take profit хэсэг дээр за ер нь бол хэрвээ эрсдлээ үүрээд гарлаа гэж утгад take profit-а хэд дээр тавих вэ? Ашгаа хэд дээр тавих уу? Алдагдлаа хэд дээр тавих вэ? Эхнийх нь take profit гэдэг бол ашгийн хэмжээ. За stop loss гэдэг бол ямар үнэн дээр
одоо алдагдал үүрээд гарах вэ гэдэг энэ хоёр хашийг тохируулж өгнө гэсэн. За тэгэхээр 281 дээр шорт орно гэдэг бол 281-ээс зах зээл унана гэж одоо үтсэн гэсэн үг. За тэгэхээр take profit-ийн хувьд бол за нэг 279 ч юм уу гэд тавиад үзтээ. За хэрвээ 279 дээр зах зээл яг таны бодсноо шорт ороод унлаа гэж бодоход за 78 ч юм тавиад үзэхэд тэр доод талд нь 0.06 центийн одоо ашиг хийхээр харагдаж байгаа. Ногоонтой харагдчихээн. За. Ногоон тийм за тэгээд за хэрвээ магадгүй одоо стоп лосс буюу хэд дээр алдагдал хүлээгээд гарах вэ гэдэг хашаа стоп лосс гэж тавьж өг. 200 хэд дээр. За та нэг 200 хэд ч байж болно доо. Дээш хүсэлт явлаа гэж бодоход за 82 маяг дээр. За. 83. Яагаад би ингэж нэмээд байгаа вэ гэхээр тэр нөгөө тэр доод талд та нар харж байна уу? 0.03 цент гэдэг улаан 0.06 цент гэдэг нэг ногоон болоод ингээ хувираад байгаа шүү дээ тийм үү? Мэдээж улаан нь бол одоо ашигаа хэлж байгаа. Ногоон нь биш улаан нь бол алдагдлаа хэлж байгаа. Ногоон нь бол ашигаа ярьж байгаа. Тэгэхээр хэрвээ одоо зах зээл 281-ээс та 78 руу явна гэж бодож идэл 83 руу хүрээд эсрэгээр явчих юм бол би ийм хэмжээний одоо алдагдал хийгээд алдагдал хүлээгээд яг гарах нэ. Магадгүй миний одоо хүснээр буюу шорт нь унаад 278 хүрчих юм бол би ийм хэмжээний буюу 0.06 USD-ийн ашиг хийгээд гарах нэ гэдэг ийм тохирол байна. Энийг тохируулж байна. За. Тэгээд дарч. За ингээд дарангууд яг таны саний тохируулсан ашин дээр зах зээл эрэнгүүт та алдагдлаа хүлээх эсвэл ашиг авах гэсэн ийм хоёр сонголттойгоор автоматар таны захиалга одоо өөрөө таны тохируулсны дагуу биелээд явна. За дараагийн нэг зүйл нь байж байгаа. За дараагийн нэг зүйл нь юу гэхээр тэр enterprise гэдэг бол 281 гэдэг чинь бидний position буюу арилжаа нээсэн ханш байна. За market price бол яг тухайн үед зах зээл дээр байсан ханш. За тэр доотлын 335 гэдэг байгаа. 335 335.34 370 биш 47 буюу тэр liquidity price гэдэг хэсэг юу вэ гэхээр зах зээл хэрвээ та унана гэд орсон байгаа тийм үү. Гэтэл зах зээл 335 хүрээд өсчих юм бол 35 хүрээд өсчих юм бол таны одоо энэ арилжаан дээр нээсэн тасчин тэр чигээрээ шатна гэсэн 100% байхгүй болно гэсэн. Liquidity нөгөө орсон нөгөө $2 алдчих уу? Тий? Алдна. $1 60 хэдийг алдчих юм шүү дээ. Эсвэл ерөөс бүх хоёроо алдах юм уу? Үгүй ер нь бол хэдэн доллараар position үүсгэсэн тийм үү? Тэр хэмжээгээ л алдна. $10 бол $10 1.1 хэдээр үүсгэсэн бол 1.1 хэд 2.2 $-аар үүсгэсэн бол энэ BNB USD гэдэг хослолтой позишнийг хэддээр үүсгэсэн яг л тэргүүрээ яг алдагдлаа хүлээн. За тэр дансыг одоо позишн үүсгэсэн хэмжээгээр алдагдал хүлээх үү? Эсвэл нийт одоо бүх дансныхаа балансаар алдагдал хүлээх үү гэдэг тохиргоог бид нар өмнө нь тэр нөгөө өмнөх бичлэг дээр хэлж өгсөн юм уу? Cross isolated гэдэг хоёр ерөнхий нөхцөлийг сонгоорой гэж хэлж өгсөн. Тэгэхээр бид нар анхнаасаа нөгөө cross гэдэг тохиргоо хийгээгүй учраас яг зөвхөн арилжаа нийлсэн балансынхаа хэмжээг л хэрвээ зах зээл 335.3 хүрэх юм бол яг 100% одоо таны мөнгө байхгүй болох нь. Тэгэхээр
та энэ liquidity price хүрэхээс өмнө яг арилжаагаа зогсоох, за эсвэл магадгүй одоо хөшүүргээ өөрчлөх гэдэг юм уу, эсвэл одоо мержин хөшүүргийг давхар ашиглаж арилжааныхаа хөшүүргийг багасгах гэдэг юм өөр аргуудыг яг ашиглаж ямар ч гэсэн дасаад 100% шатаахаас буюу зах зээл 335 хүрэхээс өмнө арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг энэ дээр харуулж байна гэсэн. За одоо бол ингээ харах юм бол энэ арилжааны хувьд за нэг 0.37 гэдэг чинь 0.3% ашигтай аж гэдэг юм да баг зэргийн ашиг үзүүлээд явчих. За риск буюу эрсдлийн хувь нь 324%. За тэгэнгүүтээ тэр доотлолт нь мэдээж хэрвээ та энэ позишноо боллоо гэж үзэх юм бол close position буюу захиал нээлттэй арилж байгаа хаах гэсэн товч байна тийм үү? Эсвэл тэр close all гэдгийг бас хийж болно. Одоогоор бол бит хоёрын нийсэн short арилжаа яг ашигтай явж байна гэж хэлж болно гэсэн. За тэгэхээр 278 эсвэл 283 гэдэг яг тохиргоог бол бид нар stop loss дээр тавьж өгсөн байгаа. За дээшээ та зах зээлийнхаа ерөнхий ханшийг харуулдаа ингээ гүйлгээ. За 280 байгаа тийм үү? 280 байна. За тэгэхээр 280 байна гэдэг бол бит хоёр 281 дээр орсон гэдэг чинь зах зээл бит хоёрын хэлсэн одоо бодсноо төлөвлөсөн хамгаар явж байгаа гэсэн. Хамгаар уналттай явж байгаа учраас бит хоёрын одоо нийслэн позишн баг хэмжээний яг ашиг үзүүлж байна гэж болгож байна. За тэр артлын анхаарлын тэмдгийн арталбыг гурвалжин одоо зураас байгааг харж байна. Гурвалжин та тэрэн дээр дагтаа. Аль хаана гурвалжин. Одоо тэр isolated 5x гэдгийг харалтаа арт талд нь. Энэ үү? Энэ нөгөө энэ юу яадаг вэ? Нөгөө нэг тэрэн дээр дагтаа. За дарчлаа. За тэгэнгүүт одоо та нар энэ тийм ингээ харж байхдаа юу гэдгийг ашигаач юм уу хүмүүс бид хэдэн төрний ашиг хийсэн, тийм хувийн ашиг хийсэн гэдгээ харуулад байдаг тийм үү. Тэгэхээр энэ дээр дарахаар таны энэ нээлттэй байгаа позишн чинь бодит ашиг алдагдлал, за ямар арилжаа фьючер дээр нээсэн, ямар нөхцлөөр орсон, ямар хослолоор орсон, за enterprise хэдий, last price нь хэдий гэдэг бүх мэдээлэл энэ дээр харагдаж байгаа. За тэгээд 0.4% ашигтай. За 281.3 дээр позишн нээсэн. За тэгээд хамгийн сүүлийн оролт нь бол 81.08 гэд ингээд яг ашиг алт энэ хэрвээ мэдээж дарангуут алдагдaltaй байх юм бол улаан бичиг буюу хасгатай харагдана гэсэн үг байна. Тэгэхээр энийг бас хараад бусдад харуулах, өөрийнхөө амжилттай арилжааг бусдад батлаж харуулахад яг хэрэгтэй гэсэн үг байна. Одоо тэр доотлолт нь short гэдэг бичиг нь харагдаж байгаа. Одоо жишээ за одоо ингээ харангууд яг зах зээл бит хоёр ундаа гэд орсон чи өсөөд эхэлж байгаа ч юм уу. Тийм тохиолдолд яг улаан болоод ирчихсэн тийм үү? За. За одоо хэдүүлээ харъя. Бит хоёр яг 81 байхад орсон. 81-гээс жоохон сая 80 байхад бол 80 юм уу 79 руу ороод ирэх юм бол ашигтай яваад исэн. Гэтэл одоо 81-ээс дээшгээ ороод ирэхээр алдагдaltaй ч юм уу ингээд яг таны ямар ч хэлээсээ би эндээс юу хэлэх гээд байгаа вэ? Таны төлөвлөж орсон унаа гэж орсноос эсрэг зүг рүү зах зээл явхад та алдагдал хүлээнэ. Та өснөө гэж ороход унах юм бол та бас алдагдал хүлээнэ гэсэн үг байна. Тэгэхээр тэрнээс урьдчилж энэ stop limit буюу stop loss-ыг тохируулдаг байх нэ гэсэн. За тэгээд ингэж байгаа. За одоо би хангалттай магадгүй арилжаагаа хийж болсон гэж үзвэл та close all юм уу эсвэл тэр close position гэдэг хоёр одоо энэ дээр хаачих юм байна тий. Тийм аль нэгний дараад яг хаачих юм бол тухайн одоо тэр close all юм уу эсвэл close position хийсэн үед та хэр хэмжээний ашиг магадгүй хэр хэмжээний алдагдал хүлээсэн тэр хэмжээ нь
хувь нь таны баланснаас хасагдах эсвэл нэмэгдэх байдлаар таны баланс буцаад ингээ ороод ирнэ гэсэн үг. Одоо ингээд өсөөд явчлаа тий. Тэгэнгүүт нөгөө алдагдал гараа явчих шүү дээ тий. Тийм багаз. Алдаал өсөөл яваад. Тэгээ жоохон нөгөө юу сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бол энийг хараад суугаад байх юм бол тэгээд ерөөсө толгой нь өвдчих юм би. Эсвэл тийм тэгэхээр нөгөө техник шинжилгээ юм уу эсвэл суурь шинжилгээ сайн хийгээд яг л позишныхоо ерөнхий трендийг сайн одоо ядаж тийм үү нэг 60-аас дээш хувийн юутай үедээ боломжтой гэж бодсон үедээ арилжаа хийж үзвэл бас их зүгээр. Яа тэгэхээр нөгөө эрсдэлтэй шүү гэж яриад байгаа. Та хэдэн ч доллараар орсон магадгүй тэрийг одоо алдах боломж нь 100% байдаг учраас трендээ сайн мэдхгүйгээр эсвэл ямар нэгэн судалгаагүйгээр фьючер үзэж болохгүй хийх ерөөсөө ямар шаардлагагүй гэдгийг бодох хэрэгтэй. Одоо хоёлаа энийг тэгвэл хаачад харуулах уу? За тийм. Тэгэнгүүт нөгөө одоо ингээд бас нэг юм хэлээд хий. Нөгөө за одоо яг суурь шинжилгээ юм уу эсвэл техник шинжилгээ сайн хийж чадахгүй туршлагагүй одоо анхан шатны тийм хүмүүс бол ингээл жоохон улаан болонгууд нь хаагаал эсвэл жоохон ногоон болонгууд нь ингээл зөвхөн тэр нэг хуваарай ч юм уу ингээд бодоол тий ингээд идэг. Тэгэхээр нөгөө яг трендээ сайн ойлгохгүй бол тэгж богино хугацааны богино хувийн өсөлт уналтыг харж хөдөлгөөн хийх нь танд эргээгээд нөгөө шинтгэлээч төлж чадахгүй хэмжээний магадгүй ашиг хийж амжаагүй шинтгэлийнхаа ашиг хийж амжаагүй байхад нөгөө позишн хаачих юм бол үндсэн балансаас ч хасагдах бодит ашиг чинь танд харагдахгүй байх магадлал өндөр байдаг шүү. Тэгэхээр ер нь бол бас сайн бодож төлөвлөж яах вэ? Үйлдэл хийгэрээ гэж бас зөвлөе. Тэгээд ямар ч одоо глоус хийгээд хэдүүлээ харъя тийм ээ. Глоус хийгээд харах уу ингэж байж л өгөө? Яг харуулах юм уу? Балансаа. Гэтэ нөгөө бага мөнгө учраас нэг айхтар бас нэмэгдэж ч юм уу эсвэл хасагдаж харахгүй юу да. За тэгвэл ингэ хайчих уу? За та юу ч гэсэн юу ачих бичлэгээ дуусгаад хүмүүстэй нөгөө балансаа хасагд хэд байсныг мэдж байгаа мэт клоус хийгээд харуулчих юм уу? За тэг. Одоо ингэ хаалга тий. Тий. Одоо ингэ болоо юм. Одоо та тэр буцаага XLG даад одоо тэр доотлолт нь buy long гэдгийг XLG-тэй confirm buy хийхгүй. За ингээд үү. Тэгэнгүүт тэр хараа 001 USD гэсэн юм байгаа тэр хамгийн дотор PNL гэдэг юм дээр. Тийм. Тэгэхээр тэр нөгөө ашиг хийж яваад байгаа байхгүй юу? Ашиг яваад байгаа таны. Одоо бодитоор нэмэгдэж байгаа ашиг чинь USD тэнд яваад байгаа гэсэн. Одоо би ингээд конферм хийчихв та. Тэгээд энийг одоо яах юу гардаг та? Баялаг гарч ирдэг. Энд тэгэхээр конферм бай гэж шүү дээ. Тартар. За одоо ингээд хаагдчихжээ гэсэн үг тийм үү? Тийм. За одоо ингээд хаагдангуудаа та рефреш хийгээ баланс хаагдаа. За одоо ингээд тэгэхээр ч одоо яа зааж ингээд нөгөө нэг рефреш хийдэж штеп. Аппликейшн ингээд нэг доош нь татаад ч юм уу. За би угаасаа нэг сольсон. Өөр юм руу ороод гарчих уу? Зүгээр л та ингээд курсаараа ингээд хөдөлгөөл буцаагаад яачихгүй харин яахгүй. Их өөрчлөгдөхгүй. За. Гэтэ угаасаа нөгөө их айхтар их юутай харагдахгүй. Юу чинь баланс чинь аюу их харагдахгүй хаа яа тэгэхээр угаасаа ашиг алдагдал 0.1 US центээр л одоо сая л харагдсан шүү дээ. Сая харагдчих. За. Энэ гараад ирлээ хараа. 206 гэдэг. Тийм хэдэн цент юм бэ? Хэдэн цент л нэмэгдсэн. Одоо хэд ийсэн бол тоо тий. Чи тэр нэг 2.012 л байсан. 3 байсан баг. Тийм л юм. За тэгэхээр ингэж яах вэ? Энэ фьючер арилжаан дээр стоп лимит
stop loss-ыг ашиглаж өөрийнхөө оролтыг эрсдлийг одоо хязгаарладаг, хамгаалдаг байх нэ гэсэн. Сая би ингээд хэрвээ гаралгүй хажчаад гараад явчих юм бол нөгөө нэг төрөөнийхөө нөгөө стоп 278 нөгөө 200 хэд дээр үлээ нөгөө нэг битчээ тэрэн стоп лосс тавьсан дээр эн чи автоматар өөр л гараа явчихна гэсэн үг шүү дээ, тийм үү? Гараа явчихна гэсэн. Тийм. Уг нь бол одоо 279 хөөх ашигтай л явж ил байсан байна л да, тий. Гэхдээ гів гинтийн үн дэшиг өсөө явуучих юм бол болохгүй гэсэн үг шүү дээ, тий. Өсөө явуучих юм бол нөгөө тохируулсан ханшин дээр чи ирэхээр мөнгөч нь эрсдлээ үүрээд гарчин гэсэн үлдэгдэл нь үлдсэн гэсэн. За тийм бэ. Тэгэхээр за ингээд бид хоёр ингээд тайлбарлаад өгчлөө өнөөдөр. Тэгэхээр энэ хамгийн гол нь энэ бичлэгийг би юу гэж хэлэх гээд байгааг бол сайн дахин давтаж үзэх юм бэ, тий? Нэг үзээд маргааш нь тий өөрөө гараараа нэг оролдож үзээд болморг бол дахиж нэг үзээд ингээд тэгээд ерөөсөө саях шиг одоо жишээлбэл ингээл унж байгаа өсөж байгааг нь хэрвээ сэтгэлийн хөдөлгөөх өндөр хүн бол ингээл унж байгаа өсөж байгааг нь харах юм бол сандрангуутаас та болохоо байх нь гэл хаагаа ичиж бас болохгүй нь шүү дээ. Амжилтандаа хүрлэхгүй хааж шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг бол харахад тэгэхээр бас л дахиад нөгөө унших, судлах юмнууд хэрэгтэй л гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр та тэр нөгөө дээдлийн одоо reduce only гэдгийн дээдлийг чиглэлтэй. Тэгээс тэрэн дээр нэг тайлбар. Алиг гинэ? TFSL гэдгийг та ингээд чиглэж хадгалж байгаа. Тэгэнгүүт нөгөө түрүүний бид нар position үүсгэсний дараа take profit, stop loss гэд хоёр үн тавьсан шүү дээ. Хэрвээ дэш одоо бидний short арилжааны шугамын дагуу явбал take profit тэд гэсэн хашин дээр гарна. За магадгүй эсрэг зүг рүү явбал тэд гэсэн хашин дээр гарна гэд. Тэгэхээр энэ TPSL гэдгийг чиглэж юм бол position үүсгэхээс өмнө тохиргоогоо хийнэ гэсэн. Тохируулах гэсэн. За сая бол би хүмүүст нөгөө ашиг алдагдлын гэдэг ойлголтыг харуулахын тулд одоо position-а нээснийхаа дараа буюу арилжаагаа үүсгээд бодит арилжаа явж явах тайлбарлсан байгаа шүү. Хэрвээ та нар өөрсдөө одоо сайн тооцоолоод ингээд яасан бол урьдчилж open position үүсгэхээс өмнө take profit болоо stop loss-оо бас тохируулж болно гэдгийг тайлбарлах шаардлагатай байна. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд бид хоёрын дараагийн бичлэгийг хүлээж байгаарай. Гэхдээ хамгийн гол нь бид хоёрыг дэмжээрэй. Манай Нямка-гийн сувгийг дагаад заавалчгүй дагаа шүү. Лайк дараад комент тавиад за минийхийг бас дагна. За ингээд бид хоёрын дараагийн бичлэг бид хоёроос цагийн зөрүүтэй байгаа учраас заримдаа ингээд бас яг уулзалтахгүй байгаад байна. Тэгээд бид хоёр дараагийнхаа бичлэгийг дараахан оруулахыг бодно. Нямкагийн сувган дээр бид хоёр оруулна. Тийм болохоор тэрийг хүлээгээд байж байгаарай. За бүгдэнд нь амжилт. За баяр та. За баярлалаа. Баярлалаа Нямка ихс өвтэй зөвлөгөө өгсөн шүү чи. За баяр та.